Энэ тайлан чуг нь нэр бил мундаг юм аа. Засгийн газрын 2023-оос 25 оны стратегийн баримт бичгийн тайлан гэдэг. За ингээд засгийн газрын үр ширтэл үр ширийг бууруулсантай өнөөгийн өрийн нөхцөл байдалтай холбоотой тайлан байна л да. Гэтэл төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс чинь үндсэндээ сая тайланч дурддаж байна. Энэ улсын гадаад орчин 40.5 тэрбум долларт хүрчихэд байгаа тухай. Дээрээс нь энэ гадаад өр дотор засгийн газрын эзлэх хувь нь жил үрэх тусам өсөөд одоо үндсэндээ чинь 35.4 их найд буюу 21 онтой харьцуулахад 5 жилийн дотор 32% өсчихсөн биз дээ. Энэ засгийн газрын өрчин. Энэ тайлан дотор бол одоо дотоодын бүтээгдэхүүнд эзлэх хувь нь боломжийн байна. Одоо их хайтайхан байна болтол юм бичсэн байна л да. Та хэд яг юу гэж үзэж байна? Энэ гадаад өрийн асуудал, гадаад өрийн одоо дотор засгийн газрын эзлэх хувь тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг та нарт танилцуулж байна шүү дээ. Юу гэж бодож байна? Хоёрдугаарт нь тэр сэлби асуудал энэ дээр бас яригдсан байна. Нөгөө нэг дэд үтцтэй чинь нэг 500 саяын бондын 500 сая долларын нийслэл босгосон шүү дээ, тий. Тэгээ сүүлд нь дахиад эн чинь нөгөө нэг газрын тос өөр эгийн гол нөгөө биш эрдэнэ бүрэн газрын тос эднээсээ цуг сэл бороод ирсэн шүү дээ. Тэгээд их хурал дэмжээг батсан. Энэ дээр болохоор сэлби асуудлыг бол за нөгөөх нь хаа вэ? Чи ер нь яг нийслэл босгосон бондон дээр засгийн газар дахиад баталгаа гаргах хэрэггүй шүү дээ. Энэ дээр ямар байр суурьтай байгаа. Тухайн үед одоо энэ асуудал их хурал дээр нэг орж ирж ирсэн. Тэрийг одоо болж өтөж гэж оруулж ирээд их хурал руу оруулж ирээд боловсон юм уу? Энэ ямар байр суурьтай, ямар юм бэ? Та энэ дээр нэг хэлээтгэл 23 онд 1.6 их найдын алдагдaltaй, 24 онд дахиад 1.6 их найдын алдагдaltaй гэж төсөөлж ирсэн бол 23 онд 785.9 тэрбум төгрөгийн ашигтай, 24 онд 776.2 тэрбумын алдагдaltaй гэд ингээд энэ зөвхөн энэ 2 жил дээр 3.2 их найдын одоо алдагдал санхүүжүүлэх шаардлага маань ингээ байхгүй болсонтой холбогдуулаад дотоод бонд гарах хэмжээ маань 4.4 их найд төгрөгөөр ингээ буурсан байгаа. За үүнтэй холбогдуулаад бид нар 80% эрсдлээ бол хангаж чадаагүй. За 16-аас 25 оны хугацаанд батлагдсан бүх өрийн удирдлагын стратеги маань бол зардлаа боруулах гэдэг энэ чиглэл рүү явж исэн. За тэгээд 2016 онд нийт зээлийн хүүд төлж байгаа төлбөр маань нийт орлогын 14% байсан бол 25 оны жилийн эцсийн байдлаар энэ дүн маань 4.4% болоод одоо анх хэрэгжүүлсэн стратегийн хэрэгжилт маань биелсэн гэд 26-аас 28 оны стратеги дээр гишүүний асууж байгаа яг энэ эрсдэл рүү чиглэсэн энэ зорилтуудыг оруулж ирсэн байгаа. За 26-аас 28 он дээр орсон дөрвөн том зорилт нь болохоор гадаад зээлийн санхүүжилт дээр шинээр байгуулах гэрээнд 70% нь дэд бүтц буюу бодит секторын төслүүдийг санхүүжүүлнэ. Засгийн газрын баталгааны хэмжээ дотоодын бүтээгдэхүүний 10%-аас хэтрэхгүй. Аймаг нийслэлийн гарах орон сууц үнцаасан дээр бол 2 нөхцөл тавьсан байгаа. За 3 жил дараалж улсын төсөвт орлого төвлөрүүлсэн орон нутг нь үнцаас гаргана. Үнцаасны үлдэгдэл маань тухайн жилийн төсвийн орлогын 70% сэтэрэхгүй гэсэн ийм одоо эрсдэл суурилсан энэ зорилтуудыг бол оруулсан байгаа. За нийслэлийн 500-ын сэлбийн бондын хувьд бол 2024 оны 12 сард өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт ороод нийслэл гадаад бонд гарах эрхээ авсан. Гадаад бондоо бол зөвхөн засгийн газрын баталгаатайгаар гаргана шүү гэсэн ийм хуулийн өөрчлөлтөд холбогдуулаад нийслэлийн гаргасан 500 сая $5 дээр засгийн газар баталгаа өгöd энэ тусдаа улсын хурлын тогтоолоор батлагдаад явсан байна.